Хятад улс дэлхийн 2 дахь том эдийн засгийн улс бөгөөд хамгийн том импортлогч орн юм. Гэхдээ 40 жилийн өмнө ядуу хөдөө аж ахуй голсон дор хаяж нийт хүн амынхын 30% нь ядууралтай улс байсан. Энэ бүгд 1978 оноос Хятад улс эдийн засгийн томоохон шинжилгэүүдийг эхлүүлснээр өөрчлөгдөж эхэлсэн. Эхнийх нь газар тариаламжид илүү ургацаа дэлгүүр худалдаалгыг зөвшөөрсөн. Хөдөө аж ахуйн салбарын амжилт болон гадаад худалдаа илүү нээлттэй болон төрийн өмчит бусад үйлдвэрийн газруудыг хөгжлөхөд хүргэсэн. 1980 онд Хятад улс дэлхийн банк болон олон улсын валютын сангийн гишүүн болсон. Мөн тэр ондоо гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор эдийн засгийн дөрвөн тусгай бүсийг байгуулжээ. Эдийн засаг гадаад ертөнцид нээлттэй болохын хэрээр компаниуд Хятад улс руу олноор ирж үйлдвэр барин хямд ажиллах хүчийг ашиглаж эхэлсэн. 1990 онд Шанхай болон Шинжээний хөрөнгийн биржийг дахин нээсэн. Дараагийн 10 жилд эдийн засгийн өсөлт эрчимжиж жилд дунджаар 10% хүрсэн. Хятад улс эдийн засгийн шинжилэл хийж эхэлснээс хойш 500 сая гаруй хүн ядуурлаас гарсан. Үүнийг эдийн засгийн гайхамшиг гэж нэрлэдэг. Өнөөдөр дэлхийн эдийн засаг Хятадаас ихээхэн хамралтай болсон байна.